Энэ бол одоо мянган найз дэмүүлгээд энэ жил миний Азийн аврагт авч явсан нохоо. Монгол банкар. Дэлхийн аврагт авч явсан хангар гэдэг нохооны маань мөртөл. Аав нь дэлхийн авраг, өөрөө Азийн авраг гэсэн. Одоо дэмүүлийн маань гүлэг цаашаа явна. Би нэг 15 онд нэг нэвтрүүлэгт орж явахдаа таны мөрөөдөл юу вэ гэхэд би яг мөрөөдлөө хэлжсэн. Дэлхийн аваргын тэмцээн дээр банхар нохоогоо зүгээр ингээ хөтлөөд очих юмсан гэсэн мөрөөдөл хэлжсэн бол яг өнөөдөр бид нар те юу хөтлөөд очих хөтөл дэлхийн аваргаас амжилт аваад, Азийн аваргаас амжилт аваад Монгол банхрын маань ингээд дэлхийн нийт гоё ингээд мэддэг юм сайхан үе ирдэм бэ. 24 онд Харбаттай Монгол банхар маань анхны дэлхийн аварга дээр очсон. Бидний одоо дэлхийн аваргаас хамгийн мартаж чадахгүй юм бол бид нар Монгол гэрээ бариад өөрсдөө үндэсний хувцас өмсөөд банхраас сурталчилсан 5 хоног бол одоо миний амьдралын одоо түүхэнд одоо маш гоё шигтгэл болж үлдсэн 5 өдөр байдаг. Тэнд би юугаар бахархаж ирсэн гэхээр өөрөө биш те одоо Монгол гэр, Монголтой холбоотой түүх, соёл, одоо Монгол банхар, одоо дээл хувцас тэрүүгээрээ л бахархаж байсан. Яг гэвэл бид нар үнэхээр содон байсан. Тэнд 18250 нохоо очсон тийм том тэмцээн дээр маш олон хүн ирсэн тэр нохтыг дагаад те хэдэн мянган хүмүүс ерөөсөө банхар дээр овоорсон. Бид нар өдөрт 2-3 мянган хүнтэй зураг авахулж ялаа. Дэлхийн аваргын тэр топ шүүгчнэр тэмцээний завсарлагаан болгоноор манай бүүтэн дээр ирж ялаа. Ирсэн хүмүүс банхрын маань хөтөлж үзээд хамт зураг авахуулаад бүр маш гоё тийм түүхэн мөчүүд тэнд болж исэн. Тэгэхэд хүртэл бидний зорилго ерөөсөө л Монгол банхараа дэлхийн нийтэд таниулах тийм зорилготой байсан. За тэгээ магадгүй дараагийн өдрүүдэд тэмцээн болсон үнэхээр санаанд ороогүй амжилтуудыг гаргасан тийм. Ягаад гэвэл Монгол банхар маань анх удаа дэлхийн аваргад оронгуудаа группийн аварга болно гэдэг бол урд өмнө нь байгаагүй түүх байхгүй юу. Яг бид нар нөгөө мэдэхгүй болохоор анзаарахгүй. Тэрнээс анхны удаадаа очиод группийн аварга хийгээд идэг тийм гэж байхгүй шүү дээ. За гэтэл сая 26 оны 1 сарын 22-ноос 25-ны хооронд одоо Филиппин улсын Манила хотод Азийн аварга маань боллоо. Бас л нөгөө мундаг гоё түүхүүд маань дахиад үргэлжилсэн. За яг эхлээд бид нар бол очиод юугүй Монгол банхараа гаргаагүй л дээ. Нөгөө боксондоо амралтын байдалтай. Хүмүүс ирээл ингээд шагааж магаачаал ерөнхийдөө би л тэгж бодсон. За нэг төвд банхар байна гэж бодсон баг гэдэг. За тэгээ эхний ирэнг маань боллоо. Хөсөн үлээсэн мөч маань эхэллээ. За нөгөө групп чинь бас л гоё нохоонод орсон шүү дээ. Танго гэдэг их гоё нохоо орсон. Американ бүли орсон. Ер нь оролцсон нохоон дундаа сорчлоод яг банхрын группээс нохоонуудыг хэлэх юм бол тий. За ер нь бол нэг хэлэхэд группийн нохоонуудыг үнэхээр нар үзүүлээгүү. Ирэнглөө гараал бүгдийг аваад гарч ирээдсэн. За тэгээд нэг анзаарчихсан юм ингээд тэмцээнд орж байгаа нохоонууд бол шүүгчнэр тэр болгоно их амар хүрхгүй. Ерөнхийдөө гоё ингээд зайнаас яг стандартын дагуу шүүгээдсэн мөртлөө онцлоод яг банхар орсон тэр ирэнг болгон дээр манай банхрыг ирээд бүр ингээд дүр төрхийн амар сайн анзаарч хараад бүх биеийг барьж үзээд ингээд тэрүүгэндээ сэмхэн хэмжилт хийгээд ингээд очиод нөгөө шагналаа одоо туузааг гардаад авч яхад баяр хүргэе гэж бусдад нь өгчээсэн бол зөвхөн Монгол банхар дээр өгөхдөө энэ маш гоё үйлдвэр шүү. Хэмжээ юу бүх юм яг болж шүү. Бити өөрчлөлөө гэх жишээний нэг гоё сэтгэлийн үгээ бүх шүүгчнэр ингээд богинохон занд амжуулаад хэлээд байсан. Тэр бол үнэхээр гоё таалагдсан. Энэ ингээд 8 тэмцээн гэсэн үг. 8 тэмцээн ч одоо бид нар чинь нөгөө бас л пэдгэр шууд группийн аваргаас ахуулаад лайв хийгээд байгаа болохоос
Хүмүүс чинь тэмцээн дөнгөж эхлэхээс хийгээл ихний юм аавангууд фоо гал тэн чинь баг шампансаа бодуулаад байж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өөр юм үлээж байгаа байхгүй. За энэ холоос очив юм чи ядаж группийн аварга аваад шоунд орчих юмсан. Шоуны эрхээ авцаа нөртөл бас нэг шоу авчих гал яг тийм байхгүй. Тэгэхээр энэ 8 тэмцээнээс бүгднгээс нь юм авсан. За яг хоо нэг групп дээр 2-т орсон. Бусдын дээр нь бүх группээ авсан. Бүх үйлдвэрийн аварга авсан. Тэгээд бүхэл бүтэн шоунаас 3 авсан. Ийм том амжилт байхгүй. Яг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Одоо 600 хэдэн нохоо орж байгаа тэмцээн дээр те группийн аварга болоод топ 10 хэдэн нохоо гарч ирэхэд тэд болгонд Монгол банкар шалгарч гарч ирээд байна гэдэг чинь өөрөө хасар том шагнал байхгүй. Шоу гэдэг чинь бүр нэлээд дэшээ юм байхгүй. Тэгэхэд анх удаа очиод шоунд ороод тэгснээ өчнөө олон жил хөгжсөн, өчнөө лаг тэмцээн уралдаанд амжилтаа орсон нохоонуудаа өрсөлдөөд гүйж ийн гэдэг чинь зөвхөн төсөөлөө тийм биз дээ. Одоо дэлхийн одоо мундаг топ тулаанч нарын орж байгаа тэмцээнд би гүйж орсноо шууд эхний оролтоороо тэдэртээ өрсөлдөхөөр дээшээ гараад ирж байгаатай адилхан юм байхгүй юу. За тэгээ ийм гой үйл явдлууд болсон тэнд очисон нохоонууд зүгээр энгийн улс орондоо болж байгаа тэмцээний ноход биш байхгүй юу. Улс улсаас шилэгдээд Азийн аваргаас юм горлоод очиж байгаа. Гэхээр зүгээр хүн дээр төсөөлөх юм бол одоо Азийн аваргад олимпиад дэлхийн аваргад тухайн улс топ тамирчдаа л явуулдаг шүү дээ. Тийм топотоо өрсөлдөөд ийм амжилт үзүүлсэн нь бол угаасаа бас айгүй том шагнал. Шүүгч юм маш гоё үг байна. Ирэнгэндээ дотор гүйж байгаа тэр нохоогоо хараа гэж байгаа. За яасан гэсэн чи. Яг өөрийнхөө ертөнцид явж штэ наад амтэн чинь. Хаа нөгөө танихгүй дэвжээ танихгүй ноход наад нохоон чи ямар ч юу ч тийм алах. Ерөөсөө л яг л гэртээ зүгээр цай авах гаалхаа явж байгаа гэрийн эзэн хүн шиг л байна. Тийм ундаг нохоо. Тэгэхээр бид нар монголчууд ч өөрсдөө анзаарахдахгүй те. Тэгэхдээ дэлхийн аль ч өнцгтээ очисон монгол хүн муу хэлэгддэг. Монголчуудтай амар ажилсаг, айгүй төвчээртэй, айгүй хатуужтай гэж дандаа магтагдаж яддаг те. Тэрнтэй яг адилхан Монгол банкар маань хаанч очив яг тэгж яваад байгаа байхгүй. Монгол цай амар хүтэрсэн шүү дээ. Яг биднийг явахад 30 хэдэн градус те. Тэгэхэд тэнд 31 градус. 60 градусын зөрүү те. 60 градусын зөрүү гэдэг чинь 60 хэмээн усанд бид нар одоо гүгээд орж байхад ямар цочрон болох вэ те. Тим юмыг ямар ч ажирч байгаа юм байхгүй. Тэгэхэд юу бодогдсон гэхээр энэ үнэхээр нүүдэлчин нохоо юм аа. Дэлхийн хаашаач нүгөөд очисон зөгцөөд амьдрах чадвартай ийм мундаг амтанг бид нар тэжээдэг юм байна гэсэн бодол өөрөө ирэхгүй төрж исэн. Манай баг хамт олон хүртэл хоорондоо яг ингэ ярилцаа бичсэн. Юу нөгөө хідүүлээсэн солиорол ирээл халууцаал хөдлөхгүй нозоорол ухааны модсон чи наа чи юу ч болж байгаа тэг ямар ч ажирахгүй. Тэгэхээр Монгол банкрын маань хамгийн том онцлог юу вэ гэхээр маш мундаг нийгэмшилтэй. Дээрээс нь дасан зохицох чадвар маш өндөр. Дээрээс нь өөрийн гэсэн нэг юм онцлогтой орон зайтай. Тийм ээ. Бусад нохоор ингээл нэг ижил төстэй байдаг штэ. Тийм биш нэг юм. Одоо юу юмд амар сахилгын хүмүүс донд нэг амар хөөрхөн хүмүүжлтэй өгч сууж идэв штэ. Болоо ш та нар гэдэг яг тэрэн шиг чим шиг тийм гоё. Маш үнэтэй нохоонуудыг амар ингээд сонирхол ингээд аваад байгаа юм шиг ажиглагддаг. Тэрний айл болгоны хашаанд байгаа энэ Монгол банкрууд яг одоо тэр хэрээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа шиг хайрлагдаж, үнэлэгдэж Монголдоо монгол хүмүүстэй чадж байгаа юм болов. Зөв. За яг хуу энд хүмүүсийг буруутгах ямар ч юм байхгүй. Яг тэгвэл мдээгүй юм хүн магтан сайшаана гэж байхгүй. Тэгэхээр одоо энийг мэдэрсэн бидний ажил байхгүй юу? Одоо би жишээ нь ингээл хаан наадам цуглаан болно. Бүх юмнаас хоцрохгүй банкраа оруулахыг боддог. Гол шалтгаан би нэг юм тийм хүн биш зүгээр энэ боломж гэж харсан бүх юм дээр банкраа аваачаад тэнд байгаа цаг хугацаа минут болгоно ашиглаж хүн болгоны утсан дээр одоо банкрынхаа зургийг авч өгдөг юм уу? Надтай ам нээсэн хүн болгонд банкраа гоё эргээр тайлбарладаг юм уу? Бүх хүч болцоогоо дайчилдаг. Магадгүй тэр хүн утсан дээрээ миний нохотой маш гоё зураг авахулчих юм бол гэртээ очиод хүүхдүүдээ, нөхөртөө, ээж аавдаа үзүүлнэ.
маш гоё зургийг хараад хүүе ямар өөрхөн ямар гоё сүртэй ямар гоё нохоо вэ гингүүт надаас сонсон юм а гэр бүлдээ ярьж өгнө. Энэ мэтчлэн Монгол банкрын мэдлэг, мэдээлэл, үн цэн бүх юм тархна. Тэрнээс би одоо жишээ нэг зураг тавиал. За энэ амар гоё нохоо гэдэг орон тайлбар бичсэн байвал хараад өнгөрнө яг юм баггүй. Тэгэхээр одоо нэг үеэ бодох юм бол одоо чи нүүдэлчин наадмаар жишээ ярил л да. Хамгийн анхны нүүдэлчин наадам дээр сайхан Монгол банкрууд авчиад Монгол дээл хувцас өмсөө зогсож байхад гомдмоор нь яг хижээл насны 50 60 та хүмүүс ирээд энэ ирлий зүг гэж асууна. Бас энэ төвдөв гэж асууна. Хамгийн дургүй асуулт маань ахгүй юу? Сонсох дургүй. Тэгсэн мөртлөө л төвчээл за аха та өдийн насны хүн ядаж үндэсний нохоогоо мэддэг байх хэвээр. Эн чинь бидний үндэсний Монгол банкар гэдэг нохоо. Гэ ингэсэн тэгсэн чи сая 25 оны нүүдэлчин дээр ирж байгаа хүмүүс тис ондоо бидний хичээл зүтгэл буцаад ингээд хамтагтаад ирж байгаа юм. Хүүх нараа Монгол банкруудыг хараа гэл нөгөө яриа нь хүртэл аль хэдийн мэддэг болсон. Тэр үтгэл Япон, Солонгос жуулчид ирж явахдаа банкор гэж ирж ивэл яах вэ? Тэнгүүд бидний бодол зүг байгаа байхгүй юу? Яг бид нэрстэй чадах ядгаараа тараагаад байгаа буцаад ингээд юу тарин тэрийг хурааж гин. Нөгөө хүмүүс чи ирээд энэ ямар нохоо нэ биш. Банкар гээл бас ингээд хөөхөн олон нүүдэлчин наадам дээр ирсэн хүмүүс хамт анхудаа ирж байгаа хүндээ нааш иргэснээр нөгөө бидний ярьдгийг ярьж өгч мөгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ амар гоё. Тий. Бидний олон улсын тэмцээнд явж байгаа гол зорилго бас л яг энтэй төстэй. Яг гэвэл за яг энгийн хүмүүс мэдэхгүй шүү дээ. Дэлхийд шинэ үйлдвэр бүртгүүлэхийн тулд EFSA гээд олон улсын байгууллага байдгийг. Тэр байгууллага нэг 100-аад улс гишүүнчлэлээр хэлсэн 360-аад үйлдвэр бүртгэлтэй ийм том байгууллага байдгийг. За шинэ үйлдвэрийг яаж бүртгүүлдэг вэ гэхээр мэдээж бүртгүүлэхийн тулд хийх ажил маш их. Хамгийн эцсийн шатанд хийх юмаа хийцсэний дараа 2 жилд нэг удаа удирдах зөвлөлийн хурал болдгийг. Тэр 100 улсын төлөөлөгчдийн. Тэр хурлын дараа шинээр үйлдвэр болохыг горилж байгаа тэр нохтуудыг санал авдаг. За тэр санал авах мөчид 100 улсын төлөөлөгч байлаа гэж төсөөлөхөд 51 нь мэдэн штэ эн чинь Монгол банкртай гэдэг гар өргөөл за тэгэл бүртгэгдлээ гэж бодож болно. Тэгэхээр бид нар яагаад зүгээр улс орнд амжаал тэмцээн хийсэхгүй дэлхийн аварга, Азийн аварга гэж сорчлоо очиод байгаа юм. Тэгэхээр тэнд дэлхийн хамгийн топ шүүгчнэр, хамгийн топ нохоо үржүүлэгч нар очсон байгаа. Тэд нар бидний хамгийн онцолж үзэх мас байхгүй. Тэгээ тэд нар мэдсэн байхад мэдээж тэдний доор тэднийг шүтэн биширдэг, тэднийг дэмждэг улс их орн хүмүүс нь байгаа. Тэгэхээр хожимын өдөр хизээ нэгэн цагт Монгол банкрыг удирдах зөвлөлийн хурлаар ороод санал авахад аль хэдийн би Азийн аварга дээр харсан шүү дээ. Энэ амар гоё нохоо шүү дээ. Ингэж яахыг л хүсэж байгаа. EFSA гэд миний саяхан ярьсан энэ том байгууллагын номер 1 хүн өөрийнхөө хувийн пэйж дээрээ 2024 оны Харбат улсад зохиогдсон Загреб хотод болсон дэлхийн аварга маш онцлог боллоо. Миний хувьд далай дотроос шин төрлийн совд шүүрсэн мэт тийм гоё нохоо үзлээ гэж Монгол банкарыг бичсэн. Тэгэл боллоо. Тэр хүн чинь бол би бодож байгаа зүгээр сэтгэлийн өөрлөөр юм бичих хүн биш. Яг гэвэл маш мундаг хүмүүс юмны оргил дээр гарч байгаа. Тэр оргил дээрээс бас юм бичиж байгаа хүн өөрийгөө мэдээж цэгнэ. За нэг хол явахгүй нохоог амар магтаа биччихвэл дараа нь би ямар байдалд орох вүлээ? Эсвэл за энэ нохоо цаашаас даалнаа. За хамгийн ихний бичсэн хүн би байг гэд бичиж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маш гоё. Манай монголч нь 2 гоё нохоотой. Маш тийм азтаар том. Ерөөсө Монгол гэж хэлж байгаа бүх юм л лаг тий. Ерөөсө муу юм байхгүй. За тэгээд үндэсний 2 үйлдвэр маань Монгол анч тайг, Монгол хотож банкар гэсэн ийм мундаг 2 нохоо байна. Одоо энэ олон жил амьдрал ахуйгаа энэ буянтай амьтдаар одоо авч явлаа. Өнөөдрийн хүртэл сайхан одоо эрүүл саруул одоо маш гоё буянтай ажил хийж байгаа гэж дуудагдж ирлээ тий. Буцаад юмд хариу байдаг бол үндэсний энэ 2 үйлдвэрэл дэлхийд бүртгүүлжээсэй л гэж залбирч явдээ тий. Тэгээд
зүгээр нэг бодоол за нэг бүртгүүлэх бах уу гэж явж яснаас чадлаараа нэг ингээ өөрийнхөө тэ чадлаараа ингээд оролцож байгаа маань л юм штэ. Одоо удахгүй мундаг залуучууд өвчүүлэгч нар зөндөө гараад ирцэн. Тэд нар маань ингээл миний араас тэ цаг нь ирэхээр ингээл үргэлжлүүлээл явна штэ. Тэгэхээр яг хөө мөрөөдөл гэж ярих юм бол болж иггүй л ойрын хугацаанд үндэсний хоёр үйлдвэр маань дэлхийд бүртгүүлээсэ хэрвээ бүртгүүлчих юм бол яаж халаад өгөх юм бол ойлгоцсон шүү дээ.